Эрхэм үзэгч та бүхэн амралтынхаа өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Эх орон телевиз 7 хоногийн той мэдээллийн хөтөлбөр танд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаад Улсын их хурлын чуулганы завсарлага болоод засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал, за мөн 2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид хэн байх вэ гэдэг талаар мэдээллийг тоомлон хүрэхээр бэлтгэлээ. Өнгөрч байгаа 7 хоногт Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг Монгол Ардын Хувьсгалт намын 3 гишүүнийг засгийн газраас эргүүлэн татах санал гаргаж, Улсын их хурл дахь ардчилсан намын бүлгийн дарга Гарамгаатарт хүргүүлсэн. Энэ асуудлыг ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхонд дэмжих шийдвэр гаргаснаар Улсын их хурлаар хэлэлцэх нөхцөл үүссэн юм. Гэхдээ сонгуулийн хугацаанд өгсөн энэ үед засгийн газрын бүтцийг өөрчилж, тогтвортой байдлыг алдагдуулах нь үр нөлөө багтаа гэж зарим гишүүн үзэж байлаа. Шийдлийн засгийн газрыг хамтарч байгуулсан Улсын их хурл дахь Монгол Ардын Хувьсгалт нам Монголын үндэсний ардчилсан намын шударга сэвслийн бүлэг задарч эрх зүйн чадамжгүй болсон учраас гишүүдийг засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах нь зүйтэй гэж үзжээ. Тодорхойлбол Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн Батлан хамгаалахын сайд Цолмон, Шадар сайд Оюунбатар, Барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнг нарыг чөлөөлөх хүсэлт гаргасан. Ерөнхий сайдын шийдвэрийг Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн сайд нар хэрхэн хүлээн авсан бэ гэдгийг тодрууллаа. Сонгуул болох гэж яхад түншээ улс төр засгийн газраас гаргана гэж байгаа бол ардчилсан намын нэр хүндэд онцгой ном цохилт болно. Мэдээж шүү дээ. Бид өвөл хаврын хүнд бэрх цас цуд. За дараа нь одоо энэ эрүүл мэндийн салбарт гарсан ханиа том улаан бурхан энэ бүхний тэмцэж шаардна гараад энэ ажил дууслаа. Бүх ажлууд одоо хүндрэл бэрхшээлүүдийн давлаа гэсэн шиг одоо та нар яв гэвэл Монголын нийгэмд тун эвгүй харагдах байна. Би ерөнхий сайдыг хүнддэг, аливаа асуудлыг бас гарц олох гэж хичээдэг хүн боловч энэ дээр улс төрийн маш харлаган алхамыг тодорхой бүлэглэл юм уу тодорхой хүмүүсийн шахалтаар хийж байгаа л гэж харж байгаа. Тэгээд явахгүй байх л та. Одоо 1 сарын дараа сонгуул болох гэж байхад засгийн газраа бужигнуулаад өөрийнхөө одоо гал голомтыг гэдэг юм уу самархтай зэрэг сонгуульд ямар амжилт ямар дүн үзүүлэх вүлээ тэр талаас байна. Яг миний хувьд Оюунбаатар гэдэг хүний хувьд бол мэдээж улс төрийнхөө сонгуульд бэлтгэх цаг завтай бол надад тун хэрэгтэй байна. Эвслийн 3 гишүүнийг гаргаж байгаа бол ерөөсөө цаашлаад улсын хурлаа тарах хэрэгтэй. Тийм ээ? Засгийн газар энэ бүрдэж чадахгүй байх гэж би хувьдаа бодож байна. Ийм тогтургүй, ийм одоо тогтургүй бодлоготой нэгдэж чаддгүй тий нэг байр суурин дээр байж чаддгүй тохиолдолд бол энэ цаашлаад бол явж чадахгүй гэж харж байгаа. Тийм учраас ер нь бол улсын хурл тарах ёстой. Сонгуульд руугаа орё. Дахиад шинэ парламентаа бүрдүүлье. Тий тэрэн дээр ажиллая. Ард түмнийхээ саналыг сонсъё. Тэгээд засгийн газар өнөөдөр цаашаад яг энэ гурыг гаргаснараа чадамжтай байж чадахгүй юу гэдэг асуудал. Ороод ажиллаж хахад чадамжтай хэсэг тухайн асуудал ярьж байгаа бол гаргацсан тохиолдолд өөрөөсөө бүрдүүлж чадахгүй юу тэр чадамж нь хэвээр хадгалж үлдэхгүй юу гэдэг асуудал эргэлзээд. Дараагийн 3 сайд нь тодорхой биш. Тэгээд тодорхой шийдвэр гаргаж чаддгүй тий уддаг. Тэгээд ийм одоо нөгөө фракцуудаас асуудал нь хамаардаг энэ тохиолдолд яаж асуудлыг шийдэх гэдэг нь энэ өөрөө ойлгомжгүй байна. Тэгээ парламент нэгэн 6 сарын 23 хүртэл завсарласан юм чинь энэ асуудал бол хэлцэгдэхгүй шүү дээ. Тэгээд ерөнхий сайд бол улсын их хурлд бол энэ асуудлыг өргөн бариагүй. Хандлага ямар байна гэдгийгээ бол улсын их хурлд өөрийнхөө бүлэг дээр л ярьсан. Тэгээ бүлгийн одоо миний сонссноор бол 60% нь дэмжсэн 40% нь бол одоо татгалцсан энэ богино хугацаанд одоо бужигнуулаад яах вэ гэд. За нөгөө нэг хэсэг нь бол яг одоо юу гэдгийг сайд болох гэдэг хэдэн цөөн хүнч байдаг юм уу тэднэрийг дэмжсэн хэсэг нь бол энэ одоо сонгуулиар сайд гэдэг нэрээр орох нь одоо бас ашигтай тустай л гэж л бахан ярьсан гэж сонссон. Тэгэхдээ өөр миний ойлгож байгаагаар бол тэр бол намдаа хортой. За тэр нэг хэдэн цөөн хүндээ бол ашигтай тийм үйлдэл болох байсан. Тэгээ тэрийг одоо энэ чуулган завсарласнаас болоод тэр нь одоо хаагдсан гэж ойлгож байна. Тэгээд 23 гэдэг маань бол яг сонгуулийн дөрөнж байгаа ихэнх хүмүүсүүдээ одоо явцсан учраас 23-нд ч гэсэн дахиад сонгогдох байх гэж төсөөлж байгаа.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах Монгол Ардын Хувьсгалт намын 3 сайдыг эргүүлэн татах хэсгийг улсын их хурл дахь ардчилсан намын бүлэг өнгөрч байгаа 7 хоногт хаалттай гормоор хилэлцэж засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх тухай ерөнхий сайдын хүсэлтийг хилэлцээд дэмжсэн. Гэхдээ тус намын зарим гишүүн эсрэг саналтай байлаа. Одоо сонгуульд өгсөн байна энэ эдгээр хоног сарын хугацаанд солиод авах шаардлага байна уу даа л гэж хэлмээр байна. Ерөнхий сайдтай саналаа хэлнэ. Энийг дэмжихгүй. Ягаад тэгэхээр сонгуул болоход 30 хоног дутуу байна. Ийм байхад засгийн газрын гишүүдийг өөрчлөх шаардлага байхгүй гэж үзэж байгаа тийм. Ер нь бол төрийн ажилд одоо цөөхөн хугацаа, богино хугацаа, урт хугацаа гэж байдгүй л дээ. Төрийн ажил бол нэг өдөрч байсан явж явах хэрэгтэй. Хууль журмынхаа хүрээнд байх хэрэгтэй. Өнөөдөр альва засгийн газрууд тодорхой нам хвшлүүдийн хамтарсан тийм ээ засгийн газрууд одоо хамтар зөвшөөрч байгуулсан засгийн газрууд байдаг. Харин тухайн субъект байхгүй болчвол тэр субъект байхгүй болсон магад хувь хүмүүсийн засгийн газар гэж байхгүй л дээ. Тэгэхээр бол одоо ерөнхий сайд аргагүй эрхэнд тийм ээ одоо энэ улс төрийнхаа хууль журмын дагуу энэ асуудлыг хөндөж тавьж шийдвэрлэхээс урахгүй байдалд хүрсэн байх гэж бол миний хувьд ойлгож байна. Зөвхөн бүлгийн шийдвэр бол ерөнхий сайдын гаргаж байгаа шийдвэрийг л дэмжиж байгаа. Ерөнхий сайд өөрийнхөө онцгой бүрэн эрхийн хүрээнд санал гаргаж байна. Тэр саналыг сая бүлгийн хурлаар хэлэлцсэн. Тэгээд дэмжиж байна олонхоор. За энэ засгийн газар ч ямар ч байсан баг ялгаагүй болчлоо. Нэг сарын л хугацаа үлдэж штэ үндсэндээ тийм ээ. Гэхдээ энэ хугацаанд одоо ингэж засаг энэ газрыг хөдлөх хэрэг байгаа юм болов уу болов бид тэрийг олж харахгүй байна. Одоо муу дээр муухай гэдэг шиг одоо байж байгаа энэ дээр нь дахиад нэг хэдэн сайд дарга болох гэж бас нэг баах юм болно. Тэгээд дээр нь тэр улсууд гараад юу ч хийж амжлаа тий. Тэр энэ хооронд надад бол тийм шаардлага огт харагдахгүй байна. Шударгаас эвслийн бүлгээс томилогдсон сайдуудыг эргүүлэн татахыг дэмжснээр тэдний оронд хэнийг сар гаруй хугацаатай сайдаар томилох асуудал хөндөгдлөө. За ийхүү өнгөрч байгаа 7 хоногт улсын хурлын чуулганаар засгийн газрын зарим сайдыг эргүүлэн татах асуудал, за авилгатай тэмцэх газрын даргын томилгоо, за улс төрчдийг офшор данстай байхыг хориглосон нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хилцгээсэн юм. За гэтэл улсын их хурлын дарга инх болд энэ сарын 24-нд чуулганыг сарын хугацаатай завсарлуулах шийдвэрийг гаргасан. За улсын их хурлын даргын гинтийн шийдвэрийг гишүүд урьдчилж мэдээгүй. За сонгуульд өгсөн энэ үед чуулганд завсарлуулах нь оновчтой шийдвэр биш хэмээн шүүмжиллээ. За учир нь хаврын чуулганаар зайлшгүй хэлцэх ёстой хэд хэдэн асуудал хугацаа алдахад хүрч байгаа юм. Улсын хурлын даргын захирамжаар их хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж чуулганыг 5 дугаар сарын 24-өөс 6 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл түр завсарлууллаа. За гишүүдийн эрс бүрдэхгүй байгаа учраас чуулганаар хилцгээр төлөвлөсөн асуудлуудын ихэнх нь хойшилж байсан бол эх 6 дугаар сараас өмнө зайлшгүй хилцэх шаардлагатай асуудлуудж хүлээгдэж байлаа. Гэтэл улсын их хурлын дарга гишүүдэд ч мэдгдэлгүй чуулганыг түр завсарлуулж байгаа нь ямар шалтгаантай байж болох вэ? За ямар ч чуулганаар офшортой холбоотой хуулийн төслийг хилцэх за мөн засгийн газрын 3 сайдыг эргүүлэн татах асуудал, за авилгатай тэмцэх газрын даргыг томилох, мөн ардчилсан намын дотоод зөрчилтэй холбоотойгоор улсын их хурлын дарга ийм шийдвэр гаргахад хүрсэн байж болзошгүйг гишүүд хэлж байлаа. Энэ нөгөө намын доторхын зодооноос л ийм нөхцөл байдал орж ийн үл гэж ингэж хараад байна шүү дээ. Бүлгэн нэг өөр шийдвэр гаргаж байна, намын дарга нэг өөр шийдвэр гаргаж байна тийм ээ. Засгийн газрын тэргүүн бас өөр асуудал өндөж байна гэдээ ингээ харах юм бол доцоод зөрчилтэй холбогдлолтойгоор л энийгээ сонгуулийн үед ил гарахгүй тулд ийм алхам хийвдэл гэж харж байна. Ер нь бол би жоохон гайхаж байгаа. Яг нэг үгүй хэлэх юм бол яг ингэж яаран сандран завсарлуулах шаардлага байсан үгүй гэж уулын төлөвлөсөн ёсороо бол энэ 7 хоногийг дуустал бол хуралддгаараа хуралдаа тэгээд цаг хугацаа ч гэсэн 31 хавцаа болно. Тэгээд сонгуулийн өмнө 1 сар гээд бодох юм бол болж л байсан л та. Тэгтэл гівгэнд чуулганыг завсарлуулсан нь бол чуулганы үйл ажиллагаатай холбоотой гэхээс илүү цаад далд улс төртөл холбоотой юмнууд байсан болов уу гэж би таамаглаж байгаа шүү дээ. Чуулган завсарлуулах гинт завсарлуулалтаа энийг бол одоо гишүүд бол мдэггүйсэн. Их хурлын дарга бол үнэхээр алхаа зогсон гэж хэлж болно. Тэ. Түрүү 7 хоногт бол зарим асуудлуудыг бас хуулиудыг энэ 7 хоногоор хэлцэнэ гэж хэлж байсан. Тэгээд ямар шалтгаан болсон янз бүрийн бас таамгууд явж байна. Ер нь чуулган бол завсарлах нь зөв. Ийм хуультай. Өмнөх жилүүдэд бол ийм жишг байсан. Бүх сонгуулийн өмнө бол одоо ер нь
30-аас 50 хоногийн өмнө чуулган завсарлаж исэн байгаа шүү дээ. Өмнө явагдсан 6 удаагийн сонгуулиар. Ер нь бодиттой байдлыг аваад үзвэл сонгуулийн энэ кампанит ажил идэрнж байгаатай холбоотой хуралдах бололцоо бас нэлээд хязгаарлагдмал болчихлоо шүү дээ. Тэгээ их хурлынхаа гишүүдийг цуглуулж чадахгүй. Хурлын одоо даргын үүрэгч нь бол тэр танхимыг удирдах үүрэгтэй байхгүй. Тэрнээс биш тэн дээр энэ дээр суугаад энэ зөвс төрөйгөх үүрэг биш байхгүй. Тэгэхээр гишүүдээ удирдах чадахгүй л шүү дээ. Суулгаж чадахгүй, завсарлуулж байгаа нь өөр хууль зөрчиж байгаа. Хурлаа хуралдуулаад аль биесээр хаах ёстой. Хоёрхан гишүүнтэй хаачлаа шүү дээ. Хоёрхан гишүүн сууж байгаад одоо хурлыг завсарлуулъя гэдэг ингээд шийдвэр гаргачих. Энэ нь нөгөө нэг яриад байдаг баяр цогт сайхан бэлгийн дээрээс нь одоо энэ шонхор фракц гэж яа нөхдүүдийн хоорондын зодон өндөр дээд хэлбэртэй очсны илрэл гэж харж байна. Хоёр дахь зүгээр шалтгаан нь юу гэх юм бол офшортой холбоотой хуулийг хилцэх асуудал дээр санаатаагаар саад учрууллаа гэж би харж байгаа. Офшорын үед бол тэр бол нөгөө Батсандан гишүүн болон бусад гишүүд санаачилсан тийм бол өөрөөр хэлбэл тэрний гол санаа нь бол төрийн тийм ээ албан тушаалтнууд офшор донс та байж болохгүй гэсэн тийм л утгатай. Тэгэхээр тэн дээр чинь бас нэг ингээ удаагаад исэн шалт удаад байгаад шасгаан хүний эрхийг зөрчсөн тийм заалт байсан л да. Тэр нь юу юм гэхээр нөгөө гадаад нөхөртэй бол гадаад их нэртэй бол тэр өндөр албан тушаалт нэг юм жоох тэнэгдүү тийм заалт байсан. Тэр ихтэй ингээ байхгүй. Одоо ерөнхийдөө тэр офшор донсны асуудал бол тэрнийг бол ер нь хуульчилчих боломжтой байх гэж бодож байна. Завсарласан улсын хурлын өмнө эцсийн хилэлцүүлэгт бэлтгэгдсэн чухал хуулийн төслүүд томилгоо ясныг хэлж байгаа юм. За нэн түрүүнд төсвийн хүрээний мэдэгдэл өмнөх оны төсвийн гүйцэтгэл 2017-2018 оны төсвийн төсөл зэргийг хаврын чуулганаар зайлшгүй хилэлцэх шаардлагатай. За эх 6 дугаар сарын 23-нд чуулган үргэлжлүүлэн хуралдах ёстойч гишүүд товлсон хугацаанд хуралдаа сууж эрцээ бүрдүүлэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Зүгээр чуулган ном ёсоор явж исэн бол бас нэг хэдийд асуудлууд хэлцэх ёстой байсан. Нин ялангуяа тэр заашгүй хуулиар хугацаа заажсан байдаг нэг хэдийд асуудлууд байж байгаа. Тухайлбал одоо 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл төсвийн хүрээг тойрсон прогнозтой холбоотой асуудлууд байж байгаа. Тэр бол заашгүй хэлэлцдэг асуудал л да. Ядаж төсвийн хүрээнийхээ мэдэгдлийг хилцэх ёстой л. Тэгээд өнөөдөр одоо ингээд их хурлд нэр дэвшээгүй байхад гишүүд цуглахгүй байгаа юм чи 23-нд бол одоо зарласан өдөр би гишүүд цуглана гэдэгт итгэхгүй байна. За миний хувьд бол 23-нд одоо яг л одоо хууль төрийн дагуу зарласан бол тэр өдөр нь ирнэ. Гишүүд яг эрс бүрдүүлж чадахгүй гэдгийг би эргэлзэж байна л да. Тэгээд сонгуул яг эд явагдаж байгаа үед 29-нд сонгуул болох гэдэг 23-нд их хурл хуралдана нэгэд бол итгэхгүй л байна. Тодорхой хуулийн хугацаатай хуулиудаа зайлшгүй хилцэн баталсан байх хэрэгтэй. Тэр агуулгаар нь харах юм бол бас зөрчилтэй асуудал байна гэж харж болохоор байна. Өөрөөр хэлбэл бид нар 6 сарын 1-ний дотор эрхчлэлийн төсвийн хүрээний мэдээллийг баталсан байх хэрэгтэй. Тэгжээж одоо энэ төсвийн байгууллагууд чинь энэ салбарууд чинь төсвөө төлөвлөх нөхцөл нь бүрдэх байхгүй юу? Ямар хязгаар төсвөө хийх гэдэг зүйлийг бид нар задгаа орхичих шít. Тэгээ сонгуул болно. Сонгуулийн дараа нөгөө засгийн газар нь их хурл нь бүрдэж өгөхгүй удаашруул яах вэ? Төсвөө төлөвлөж чадахгүй нөхцөл байдал үүснэ шít. Тэгэхээр энэ асуудлыг бид нар одоо шийдэхгүй орхиж байгаа нь энэ талаасаа одоо буруу зүйл болох юм аа гэж. Хоёрдугаарт эх хүний нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсангүй орхичлаа. Энэ чинь бас л тэр нөгөө төсвөө төлөвлөхөд эдийн засгийн бодлогоо тодорхойлоход чиг баримжаа болох хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгэхээр энэ мэтийн зүйлүүдээ хийхгүй байна гэдэг чинь 100 төрийн байгууллагуудын ажил хийгдэхэд тодорхой хүндрэл одоо бий болгочихж байгаа. Одоо гинт ингэж цочмог чуулганы завсарлуулах бол үдэ олсон шийдвэр биш л дээ. Тэгээ 23-нд хуралдана гэж байгаа. Тэр үед одоо ингээд тарцсан гişүүд эргэж ирэх үгүй юу? Бас бүрхэг асуудал. Бас ялангуяа энэ 7 хоногт офшор дансны асуудлыг бол улсын их хурлын гишүүд бидний хэдэн гишүүд бол бас тогтоолын төсөл өргөмөрсөн байсан. Энэ асуудлыг эх 7 хоногт хилцнэ гэж ясан хилцгүүгээр ингээ хаачлаа. Нэлээд хуулиуд байгаа. Гэхдээ гишүүд нэрэхгүй л юм. Гишүүд нь нэгдүгээрт бол бүрэн цуглахгүй, эрс бүрдэж өгөхгүй байна. Нөгөө талаас бол одоо бас одоо юу гэдэг Монгол Ардын намынхан бол эрцээ бүрдүүлэхээр орж ирнэ гэсэн. Ийм тохиолдолд бол одоо жишээлбэл нэгэнт гишүүд төр тойрог мориг руугаа явд юм уу, нэг ямар нэгэн байдлаар ингээ сайн бүрдэж өгөхгүй байгаа цагт бол төр хугацаагаар завсралуулаад энэ хажуугийнхаа одоо
тийм ээ сонгуультай холбогдсон бусад үйл ажиллагаанд нь жоохон тийм төр хугацааны боломж олгож байгаа. Тэгээд эргэж суулгах байх. Ер нь бол одоо чуулган дээр бол хэд хэдэн чухал бас хуулиуд одоо ер нь яг эцсийн хэлцэлгээнийг алга зохиол яачих тийм юмнууд байхаа нэг 10 хот хууль байна. Энэ мэд хуулийн хугацаанд нь баталж шийдвэрлэх ёстой хуулийн төслүүдийг гацааж байгааг хэлж байла. Чуулган завсарласан учраас гишүүд нэр дэвших тойрогтой ажил нь харин 6 дугаар сарын 29-нд болох сонгуулийн санал хураалтаас 6 өнөөгөө мөн чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулахаар боллоо. Улсын хурлын дарга Монгол Улсын хурлын тухай хуулийн 11-р зүйлийн 11-2, 29-р зүйлийн 29-ийн 14-т хэсэг Улсын хурлын даргын зөвлөлийн дэрэгдэх саналыг харгалзан чуулганыг төр завсарлуулсан. Өөрөөр хэлбэл чуулганыг завсарлуулах тухай Улсын хурлын дарга энх болдын захирамж их хурлын тухай хуулийн зүйл заалтад нийцсэн мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан завсарлуулсан. Сонгуульд өгсөн учраас гишүүд ирж бүрдэхгүй. За мөн хилцэж байгаа асуудлуудыг улс төржүүлж байгаа учраас чуулганыг завсарлуулах нь зөв гэх байр суурийг илэрхийлэх гишүүн байсан. Харин улсын хурл дахь Монгол Ардын намын бүлэг эсрэг байр суурьтай байлаа. Энэ удаагийн чуулган маань одоо хэлэлцгээ төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг хэлэлцэж, баталж, дуусалгүй, амжилгүй завсарлахаар болж байгаа одоо туйлын одоо эмгэнэлтэй үйл явдал болж байна. Хууль зөрчсөн олон одоо хууль зөрчиж өнөөдөр чуулган завсарлаж байгааг саахан хэлхэн зөв байх гэж бодож байгаа. Монгол улсын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг жил бүрийн хаврын чуулганаар баталдаг. Үүнийг завсарлагын хугацаа дууссаны дараа сонгуулиас өмнө хэрэгэлцэх шаардлагатайг онцолж байлаа. Зарим аймагт дүүргийн намын хорооноос улсын хурлд нэр дэвшигчдийг 100 сая төгрөгийн татвар төлөх шаардлагыг тавьсан гэх мэдээлэл өнгөрч байгаа 7 хоногт анхаарал татлаа. Холбогдох хууль болон намын дотоод журамд намын дунд шатны байгууллага татварын хэмжээг тогтоох эрхгүй. Иймээс ардчилсан намаас нэр дэвшигчид үндэсний зөвлөдөг хорооны тогтоосон хэмжээгээр намдаа 20 сая төгрөг тушааснаар нэр дэвших эрхээ баталгаажуулах ёстой байна. Тодорхойлбол Баян зүрх дүүргийн ардчилсан намаас улсын хурлд нэр дэвшигчид 100 сая төгрөгийн татвар төлнө гэх тогтоол гаргаж баталсан баримтыг улсын хурлын гишүүн Батцандан нийтэд мэдээлсэн. Тэрээр намын дунд шатны байгууллага улсын хурлд нэр дэвшигчдээс авах татварын хэмжээг тогтоох эрхгүй. Өмнөх сонгуулийн практикт байсан муу жишгийг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Одоо тойрог жижигэрсэн учраас нэг их мөнгө шаардлага байхгүй. Би өөрөд нь хэлж байна. Дунд шатны намын феодлууд гишүүдээс авсан татварынхаа талыг хувьдаа завшдаг байсан. Ерөөсөө намд аудит орж исэн түүх байхгүй. Намын дотоод асуудлыг хяналтын гадуур явуулдаг байсан. Нэг намын хороо 30 данстай байна гэдээ боддоо. 30 данстай байна гэдэг. Ерөөсөө мөнгө гулгуулдаг, гусуулдаг, авилгалын систем чинь улс төрийн нам болчиход байгаа. Тийм учраас энийг өөрчлөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Дүүргийн буюу дунд шатны намын олон зуун сая төгрөг нэгсэн шийдвэрийг эсэргүүцсэн, өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Намын төв байгууллага миний санаачлагыг хүлээж аваад дунд шатны намууд нэр дэвшижээс хэмжээний мөнгө авч болохгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Дүүргэн ч гэсэн одоо 12 онтойгоо харьцуулж юм яриад тах шиг байна. Бид ямар чиглэл өгж байгаа вэ? Нэг нэр дэвшигч нэг тойрогтой л ажиллаж байгаа учраас тойрогийнхаа асуудлыг тэндээ нэр дэвшсэн гишүүн түүний одоо сонгуулийн баг нь л үйл ажиллагаа, сурчлагаа тэр юмныхаа зардлыг хариуцах ёстой гэсэн ийм л байр суурьтай байх. Өмнөх жилүүдэд намын хороодод санхүүгийн шалгалт хийгдэж байгаагүй. Одоо нэр дэвшигчдээс их хэмжээний татвар авах нь зохисгүй гэдгийг бусад гишүүдэд ч хэлж байсан. Би хувьдаа бол тэгж баруун солгоогүй мөнгө илүүжлээд болцоо боломж байхгүй. Тэгээд заавал одоо мөнгөний босгох тавих бол би бол хувьдаа буруу гэж бодож байгаа. Харин тэр намар бол орон нутгийн сонгуульд тухайн үед нь нэр дэвшигч нар тухайн тойрогоосоо сонгогдсон хурлынхаа гишүүдтэй хамтрал тэгэл сонгуульд ордог штеп. Одоо айхтар их том 100 сая төгрөг нэхэд байгааг би бол нэг оновчтой зүйл биш л гэж бодож байна. Манай Арлсан намын одоо орон нутгийн намууч их бие даасан штеп. Тэгээд өөрсдөө дотроо хуралдаал одоо сонгуульда ийм одоо мөнгө цуглуулж дундын мөнгө цуглуулна шүү л гэдэг утгаар нь ярьж байгаа юм л. Гэхдээ одоо тийм их хэмжээний мөнгө бол одоо боломж байхгүй л гэж хэлмээр байна. Дөрвөн журмаар бол татварын асуудал байхгүй. Одоо нэр дэвшигчнэр одоо тухайн орон нутгийн намыг дэмжиж хандив болон өгдөг. Одоогоор бол яг нэгдсэн намын хувьд бол тэр бодлогоо гаргаж өгөөг байгаа.
Гэхдээ өнөө маргаашгүй юм нэг ерөнхий одоо нэг бид чинь нэгдмэл зохион байгуулалтаа нам шүү дээ тийм ээ. Тэгэхээр нам болгоо өөрийнхөө асуудлаа шийдэх нь бол зохиомжгүй байх. За энэ нэмэх шийдвэр гарна гэж бодож байна. Татвар хураамжч юу байх вэ? Ерөн зүгээр нэр дэвшиж байгаа улсууд бол аль намын байгууллага дээр очино. Тэд нартайгээ хамтарч ажиллах. Тодорхой одоо хуулийн өрөөнд заасан мөнгө талдлаас гаргаад ажилдаг тийм бий л дээ. Гэхдээ нэг хүнээс 100 сая гэдэг чарай л үгүй байлгүйдэл гэж бодож штэ. Үүссэн асуудалтай холбоотойгоор ардчилсан намаас аймаг дүүргийн намын хорооддоо анхааруулга өгсөн гэдгийг мэдээлсэн. Тухайлбал ардчилсан намын үндсэн дүрмийн 8.1 нэгдэх заалтад татварын хэмжээг журмаар тогтоосон хэмжээний татвар дэнчингээс илүү хөрөнгө эд зүйлс мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно гэж заасан байдаг. Энэ дагуу ардчилсан намаас нэр дэвшигчид намдаа 20 сая төгрөгийн хандив өгснөөр сонгуульд нэр дэвших боломжтой болох юм байна. Улсын их хурлын сонгуульд оролцох намууд хуулийн хугацаанд багтаж нэр дэвшигчдээ тодрууллаа. Тухайлбал ардчилсан нам Монгол Ардын намаас энэ удаад эмэгтэйчүүдийг олноор нь дэвшүүлэх тал дээр анхаарсан бол нэр дэвшигчдээ зарим тойргуудад ширүүхэн өрсөлдөөн болохоор хуваарлсан байна. Тухайлбал Сүхбаатар дүүрэгт Тэмүүжин, Мөнх Оргилтой, Батчимэг, Батуулдтай. Худалдаа хөгжлийн банкны захирал мэдрээ Улсын их хурлын гишүүн Барилга хот байгуулалтын сайд асан Цогтбаатартай өрсөлдөхөөр боллоо. Улсын их хурлын гишүүн Батчимэг энэ жил өөрийн хүсэлтээр нэрээ татсан ч амар жаргал гишүүний оронд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшгэр болсон. 2016 оны сонгуульд урлаг спортын олонний танил эрхмүүд нэр дэвших гэж байгаа нь сонгогчдын анхаарлыг татаж байна. Тухайлбал Баян-Хонгор аймагт ардчилсан намаас Олимпийн аварга Төвшинбаяр, Сэлэнг аймагт соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ Тунгалаг нэр дэвшүүллээ. Тэрээр Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Улсын их хурлын гишүүн Сангийн сайд асан Эрдэнэ Наттай өрсөлдөхөөр нэг тойрогт таарчээ. Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчдийн дунд жил дараалан улсын их хурлд сууж байгаа эрхмүүд байгаа бол энэ жил анх удаага сонгуульд өрсөлдөх хүмүүс ч цөөнгүй байна. Заримаас нь дурдвал Монгол тулхтны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч Ануужин Баян зүрх дүүргийн 54-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа бол өг тойрогт улсын их хурлын гишүүн Арвин ардчилсан намаас нэр дэвшнэ. Мөн Баян Мөнх аваргын охин Сүрэнжив энэ жил Увс аймгийн 33-р тойрогт нэр дэвшиж байгаа. Түүний өрсөлдөгчөөр одоогийн улсын их хурлын гишүүн Хүрлбаатар таарчээ. Мөн шударгуулсан хэрэглэгчийн төлөө газрын даргасан Магнай ардчилсан намаас Сонгон найрхан дүүргийн 76-р тойрогт нэр дэвшиж байгаа бол Монгол Ардын намаас шударгуулсан хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан Аюур сайхан Чингэлтэй Налайхын 63-р тойрогт нэр дэвшиж байна. Цаашилбал Дархан аврах Сүхбат Монгол Ардын намаас Төв аймгийн 29-р тойрогт нэр дэвших бол улсын их хурлын гишүүн Авраг Бат Эрдэнэ, Сумын Азар, Олимпийн аварга Төвшинбаяр зэрэг бүхчүүд улсын их хурлын сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Үүнээс гадна офшор данстай гэсэн шалтгаанаар Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгд орж намын дарга инх болд нарын нэр дэвшүүлэхгүй гэж байсан баяр цогтыг Сэлэнг аймагт нэр дэвшүүлэхээр боллоо. Ардчилсан намын үндэсний зөвлөдөх хорооны гишүүд баяр цогтын офшор данс 2013 онд илэрсэн даруйдаа хаагдсан учраас нэр дэвшүүлэхгүй байх үндслэгүй гэж үзжээ. Ийхүү 2016 оны улсын их хурлын сонгуульд нэр дэвших хүмүүсийг намууд хуулийн хугацаанд нь томиллоо. Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигч болон намуудын сонгуулийн сурчлагын хугацааг багасгаж хэвлэл мэдээллээр сурчлагаа явуулах цагийг тодорхой хугацаагаар хязгаарласан. Үүнийг Монголын телевизүүдийн холбооноос хүний сонгогдох хэвлэл нийтлэх эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлж үндсэн хуулийн цэц улсын их хурл сонгуулийн ерхий хороонд хандаж ил захидал илгээлээ. Монголын телевизүүдийн холбооны ил захидалд сонгуулийн тухай хуулинд тухайн нэр дэвшигч болон намууд сурчлагын нэг цаг зарцуулах нь хангалтгүй. Энэ сонгуулийн холимог тогтолцоо буюу 48 гишүүнийг томсгосон тойргоос бусад 28 гишүүнийг намын жагсаалтаар сонгох хувилбартай зохицно гэж үзэж байсан. Гэсэн ч сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр улсын их хурлын сонгуулийг цэвэр мажоритор буюу нэг мандат бүхий жижиг 76 тойргоор зохион байгуулахар болсон. Иймд одоогийн сонгуулийн сурчлагын цагийг гэрээ байгуулж захиалсан үед л тухайн нам эвслээс нэр дэвшигчид захиалгагч нэвтрүүлэг сурчлагаа явуулах, сонгогчдод өөрийгөө таниулах боломж бүрдэж байна. Улмаар иргэд сонгогчдын дунд төөрөгдөл үл ойлголцол үүсч, өмнө нь гарч байсан нөхцөл байдал үүсчиж болзошгүй. Сурчлагыг хязгаарласан энэ заалт нь үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгогдох эрх, хэвлэл нийтлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, улмаар ардчилсан тогтолцооны мөн чанар болох мэргэн сонголт хийх боломжийг бууруулж, төрийн засаглалын парламентэд итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхэд хүрэх юм. Иймд эрхэм төрийг түшигч, засагч та бүхэн мэрэгэн ухаанаар тунгаан бодож эдгээр заалтыг нин даруй өөрчлөхийг уриалан энэхүү захидлыг илгээж байна гэжээ. Энэ талаарх иргэдийн саналыг сонслоо.
Энэ жилийн сонгуулийн хувьд бол энэ сурчлагын хугацааг бага юм билээ шүү дээ. Тийм учраас энэ ганцхан цагийн хугацаанд хүрэлцэхгүй л гэж би ойлгож байгаа шүү дээ. Мэдээллийг бол одоо янз бүрийн хэлбэрээр авах байх. Гэхдээ голчилж телевизийн шугамар л авдаг шүү дээ. Тийм учраас одоо нэг боломжоор л нэмэх хэрэгтэй. Тий. Одоо дор хаяжилт нэг 3 цаг байх хэрэгтэй шүү дээ. Дор хаяж тий. Хуучин бол урдны сонгуулиудаар бол одоо 21 хоног моног сурчилдаг байлаа шүү дээ. Одоо бол ерөөсөө их зөвхөн бага хугацаагаар сурчилдаг болсон. Энэ бол хангалтгүй л байгаа гэж ойлгож байна шүү дээ. Сонгох шаардлагатай. Дунджаар ер нь хэд байвал болох вэ? Яаж ч 3 цаг ээж ажил байх бол гэж. 2-3 удаа энэ яаж ажиллах юм уус хүнээ таних үйл гэдэг тийм. Ганцхан цагт бол хүн таньж мэдэхгүй шүү дээ. Чадахгүй байх гэж байна. Дахиад нэг цагаар сонгол. Яг нэг цагийн хугацаанд одоо бүх намууд нь явна гэж бол амжихгүй шүү дээ тий. Одоо өдрөөр нэг намч гэдэг юм уу тэгж л явбал тэр 2 цаг байхад бол болох байхаа. Тэгж л бодож байна. Улсын их хурлд нэр дэвшиж байгаа хүмүүсээс хэнд нь итгэл хүлээлгэх вэ? За энэ сонголтыг хийхэд иргэдэд үнэн зөв мэдээлэл чухал нөлөөтэй учраас иргэд сонгуулийн сурчлагын цагийг нэмэх шаардлагатай гэж үзэж байлаа. Тойм хөтөлбөр орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг онцолж байна. Өмнө Говь аймаг орон нутгийн чанартай автозамыг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдүүлсээр байна. Үүний нэг нь 70 задгадаас цогццын сумын төв хүртэлх 59.6 км автозамын ажлыг эхлүүллээ. Орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг сайжруулах автозамын сүлжээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж сүүлийн 3 жилдэл гэхэд 72.9 км автозамыг шинээр тавьсан байна. Ингэснээр орон нутгийн чанартай автозам 59.4 км-ээснийг 136 км-т хүргэжээ. За Өмнө Говь аймагт автозамын сүлжээг нэмэгдүүлэх их бүтээн байгуулалтын ажил энд хүрээд зогссонгүй. Тодорхойлбол аймгийн төвөөс улсын нийслэлтэй холбогдсон автозамын шар тээгийн уулзуураас цогццын сумын төв хүртэлх 59.6 км автозамын ажлыг өнгөрч байгаа 7 хоногт эхлүүллээ. Зам бол хүн болгонд айл өрх болгонд хүрсэн хөрөнгө оруулалт байд юм а. Зам нь зүүн баруунаараа мөнгө гаргаад босгоод өгдөгөө боловч хүн болгонд ач тусаа өгсөн өрх айл болгонд орсон хөрөнгө оруулалт байдаг гэдгийг хамгийн мэдэрч ойлгодог хүмүүс нь манай өмнө говьчууд байдаг. 2012-оос 2016 онд зам тавих бүтээн байгуулалтын ажилд үндэсний компаниудын бид нар аль болохоор ихээр оролцуулж үндэсний хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын компанийг боожуулсан. Энэ хүрээнд өнөөдөр Монгол залуу улс урсан үндэсний 100% хөрөнгө оруулалттай компани манай цогццын сум шар тээгийг холбох энэ замыг тавьж байна. Тавих ажиллагааг эхлүүлж байна. Энэ зам бүтээн байгуулалтын ажилд Өмнө Говийн олон одоо залуучуудыг ажлын байраар хангаж ажиллана гэж байна. Жилийн дараа бид нар ямар ч байсан хойд хөрш руугаа засмал замаар очдог болно. Аймаг руугаа засмал замаар очдог болно. Улаанбаатар хот руугаа засмал замаар очдог болно. За ийм сайхан ажлыг өнөөдөр бид нар ингэж эхлүүлж байна. Тэгээ энэ ажилд орон нутгийн та бүхэн төвтэйсээ оролцоорой. Ингээд та бүхэндээ хамгийн сайхныг хүсэн өрөөж байна. Энэ замыг концессийн гэрээгээр байгуулж байгаа нь өмнө говьчуудад цаг хугацаа хэмнэсэн бүтээн байгуулалтын ажлыг хугацаа алдалгүй гүйцэтгэх боломжийг олгож байгааг онцолж байлаа. Цогццын 70 задгтыг холбосон энэ замыг 2017 оны 10 дугаар сарын 30 гэхэд дуусгаж хүлээлгэж өгөх юм байна. Орон нутгийн хөгжил цэцгэлэлтэнд Монгол орны хөгжил цэцгэлэлтэнд үнэтэй хэвэн хувь нэмэр болох энэ одоо том бүтээн байгуулалтын ажлыг одоо бид өхөн эхлүүлээд байж байна. Ард түмний амьдрал, улс ор, эх орны хөгжил ерөөсөө замаас эхэлдэг. Тийм учраас энэ бол бүх талаараа хэрэгтэй, бүх талаараа сайн сайхан үйл явдал болж байна л гэж үзэж байна. Машин техниктэй тэнд машин техникт хүртэл одоо ямар нэгэн асуудал үүсэхгүй байх гэж бодож байна. Ийхүү Өмнө Говь аймагт орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа тухай мэдээллийг Тойм хөтөлбөр онцоллоо. Үзэгчдээ өнгөрч байгаа 7 хоногт эх оронд болсон онцлог үйл явдлын мэдээллийг тоомлон хүргэлээ. Үргэлжлүүлэн олон улсын мэдээллийн тоомыг хүлээн авч үзнэ үү?